Та бүхэндээ энэ өдрийн мэнд төргийа. Монголын барилгын үндэсний асоциаци төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа дулаан шийдэл төслийн хүрээнд бид бүхэн 2000 гаруй айлын одоо энэ орон сууцыг дулаалсан байгаа. Өнөөдрийн бидний хэрэгжүүлж байгаа энэ хүү төслийг бод Perspectives компаниас санхүүжүүлж бүхий л одоо дулаалгын ажлуудыг хийсэн. Манай гэр хорооллын иргэд маань эрчим хүчний алдагдал ихтэй барилга их бариад байна. Тийм учраас төрөөс альва нэг хүн амьдрах жижиг одоо барилга байгууламж бага төвөгшөлтэй барилга барихтаа заавал зураг төсөлтөй барихыг шаардах хэрэгтэй. Зураг төсөлтөй баригдсан барилга, зураг төсөлгүй баригдсан барилга хоёулаа яг ижилхэн материал орно, яг ижилхэн хөдөлмөрийн зардал орно. Зураг төсөлтгүй барилгагдсан барилга нь бол яаж юм гэхээр эрчим хүчний алдагдaltaй, газар хөдлөлтөнд эсэргүү. За тэгээд дотор орчны агаарын чанар муутай, агаар жуулт нь муу хийгдсэн. Эргээд нөгөө байшин үл хөдлөх хөрөнгө болгоход хэцүү болчихж байгаа. Хэрвээ зураг төсөлтөй бариул энэ яах вэ гэхээр газар хөдлөлтөнд эсвэртэй янз бүрийн одоо агаар жуултын систем болон бусад цахилгаан сан техникийн одоо бүх одоо тэр холбох тэр зүйлүүд нь зураг төсөлтөд тусгагдчихсан. Ийм барилга болох учраас цаашдаа яг ингээд энэ стандартын шаардлага хангасан барилгын одоо боолтыг хангаж энэ нь эдийн засгийн эргэлтэнд орох, барьцаанд тавих, ипотекийн зээлэнд хамрагдах гэх бүх зүйлүүдийг хангаж байгаа. Тийм учраас цаашдаа бид энэ амны орон сууцыг барихдаа зураг төсөлтөй барьдаг болох энэ тал дээр бид анхаарч ажиллах шаардлагатай болж байна. Хаалган дээр ихтэл одоо гас 2 градустай байсан бол одоо хаалганыхын самбар дээр 22 градусын 22 градус байх. Тэгээд ханы гадаргуун эдник галгалгаатай өмнө галгалгаатай байхдаа 13 градус байсан. Одоо ингэ дулаалсны дараа 24 градус гэрийн температуртайгаа ижил хэмжээнд очсон гэсэн тийм өөрчлөлтүүд бол зөндөө гарсан байна. Энэ дулаалдаг одоо ихтэй байгаа айлуудыг бүрэн гэж хэсэгчлэхгүйгээр хан, тааз, цонх, хаалга, суур гэдэг бүтэн дулаалх нь бол одоо үр дүнтэй юм. Өөрөө бас барилгын инженероос мэргэжилтэй. Тэгээ ингээд хоёр айл дээр бүрэн дулаалъя гэдэг ингээд одоо шийдээд бид 11 сараас сонгон шалгуулалт хийгээд айлууд дээр ярилцж байгаа. За дахин төлөвлөлтөнд орохооргүй, орсон ч одоо нэлээ олон жилийн дараа орохоор дээрээс нь одоо өөртөө нөгөө нэг яг энэ амны орон сууцтай амьдрах юм сонирхолтой юм айлуудыг ингээд сонгоё гэж байгаа. Ингээд хоёр айл дээр сонгосон. За хоёр айл дээр сонгоод одоо өнөөдөр ингээд үр дүнгээ харуулж байна. Ялгаа байхгүй болчихно гэдэг чинь бас их айтайхан цэвэрхэн одоо энэ хананд үсээд байгаа тортог юу гэдэг чинь галгалгаанаас ахуулаад жилдээ нэг удаа засварыг шаардлагатай болдог тийм юмнууд хүртэл байхгүй болно гэсэн. Анх ирэхэд тоосхон энгийн тоосхон өнгөлгөөтэй байшин байсан. За бид нэр дээвэр болон хан, суур, цонхыг бас иж бүрэн сольж, хаалгыг бас иж бүрэн сольж дулаалгын ажлыг хийж үзгээд 100% дууссан байна. За энэ айлын онцлог маань цахилгаанаар халдаг айл байсан. За одоо бол үр дүн гарцсан байна. Яаж гарсан байна гэхээр сарда 150-аас 200 мянган төгрөгийн хэрэглээтэй цахилгаандаа зарцуулдаг байсан айл маань одоогийн байдлаар байнгын ажиллагаатай байдаг байсан. Одоогийн байдлаар ерөөсөө шөндөө цахилгаанаа залгаад өдөртөө ерөөсөө унтраагаад ашигладаг. Ерөөсөө бараг цахилгаан зарцуулалт 50-аас 60% буурсан байгаа нь харагдаж байна. Энэхүү дулаалгын хийснээр эрчим хүчний хувьд бол 50% хэмжээтэй болсон байна. Энэ нь бол эргээд энэ айлынхаа эдийн засгийн мөр ашигтай. За тэгээ барилгын өнгө үзэмж нь бас нэлээд сайхан сайжирч одоо өнгө үзэмжтэй болсон байна. Тийм учраас энэ одоо дотор нь амьдарч байгаа хүмүүстэй ая тогтой болно. Өмнө нь цахилгаанаар халаахтаа бол усныхаа градусыг 65 дээр тавиад авахтал гэрийнх нь одоо температур 17 градусаас хэтрэхгүй байдаг байсан гэж байгаа. Өнөөдөр энэ айл маань 45 градусаар усныхаа температурыг тавиад тасалгааныхын температур бол өнөөдөр 24.7 градус байна. Тэгэхээр энэ бол гарч байгаа цэвэр үр дүн болж байна. Монголын барилгын үндэсний асоциаци төрийн ус байгууллагаас дулаан шийдэл төслийг хэрэгжүүлээд 7 жил болж байна. Энэ хугацаанд бидний хувьд 250 гаруй бригадууд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй барилга барих, хөдөлмөрийн аюулгүй байдал, менежмент зэрэг 10 гаруй чиглэлээр одоо сургалтанд хамруулсан байгаа. Эдгээр сургалтанд хамруулсан бригадууд маань нийтдээ 2000 гаруй айлын орон сууцыг, амны орон сууцыг дулаалж эрчим хүчний одоо хэмнэлттэй болгосон байна. За энэ хүрээндээ
бидний хийсэн ажил нь бол 3000 тонн нүүрс одоо төлөх одоо тэр хэмнэлтийг бий болох төлөхгүй байх хэмнэлтийг бий болгосон. Хөдөлмжийн хийг 4000 тонноор ингээ бууруулсан ийм одоо сайхан ажил болсон байна. Өнөөдөр өмнөхөөс одоо хамаагүй тулах 5 тухтай тийм нэгт ажиг байгаа. Тэгээд ер нь сэтгэл бол маш өндөр байна. Суурийг бол 10 см экспресс дулаалга, ханыг 15 см базалтыг өнгөөр, дээврийг бол 20 см эрс өнгөөр дулаалсан байна. Манай компани 97 оноос хойш амьдын орон сууц, үйлдвэрийн барилга, эрс сорт гэдэг төрөл бүрийн барилгуудыг хийж үүсгэсэн байдаг. Компаниараа маш их баг. Тэгээ нийгмийн хариуцлагын хүрээнд дэх одоо ажлуудын минь дэмжиж энэ бүхнийг одоо санхүүжүүлсэн мөн одоо энд оролцсон инженер техникийн ажилтнаа маш их баярлалаа. Та бол одоо нэгдүгээр асуудал болцсон учраас ер нь энэ барилга байшин, амьдын орон сууц, тэгээ гэрээ дулаалах нь одоо ямар чухал вэ гэдгийг нийт ард иргэдтэй бас ойлгуулах хэрэгтэй юм байна. Мөн түрүүгээрээ дамжуулаад яг энэ дээр нэг гэрээ яг сайхан ингээд аж ахуйн хувьд сайхан цаашаа аваа явчих гэсэн хоёр гэр бүлийчсэн дулаан үлжээсэ гэдэг үүднээс ингээд энэ хоёр айл дээрээ иж бүрэн дулаалгын хэдэн санхүүжилтийг шийдэж өгсөн байгаа. Гэрийн дулаалж иж бүрэн цонх хаалга тэгээд гадаа үзэмж бүгнээр нь хангаж гоё дулааж өгсөн компани хамт олон баярлалаа. Чин цэцгэлээсээ талархлаа. Та бүгдээ цаашдынхны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.